Юу яцхан за тэгэхээр хідүүлээ чухал нөхцөл байдал дээр ирсэн байна. Яасан байвал одоо бидний хувьд бол бод гараг нь буцсан байгаа. Энэ дээрээс би та бүхэнд ямар мессеж ингэж нэг дамжуулж өгөх гээд байгаа байвал Кавалахтер ингэж ярьдээ. Бидний хувьд бол 7-8 сар хамгийн их нартай байдаг үе буюу хамгийн их одоо ид ч юм уу сонирхолтой үйл явдлууд гардаг үе гэж ярьдаг хгүй. Тэрнийхэн хэрээр бид нэр хичээлээс сурсан уу гэдгийг үргэлж ингээд бидрээс ингээд асуудаг юм а. Тийм болооч тэр ингээд бод гарагийн буцалт яг энэ үеэр ингээд дийлэгдэх бол ингээд болдог. Тэгээ яагаад вэ гэвэл та энийг озооны давхартай зөвлөж. Озооны давхар бидрийг яг үүнд нарнаас ингээд хамгаалдаг. Гэхдээ тэр озооны давхар нь болохоор бидний хувьд бол тэр болоод байгаа тэр нэг гацалтууд, ухралтууд одоо юмнууд ингээ хөдөлж өгөхгүй ингээ нэг зогсон байдлыг биелэгдэх байхгүй юу. Энэ зогсон байдал дээр бид нар яг үүндээ хаашаа чиглэж байгаа вэ, юу хийж байгаа вэ гэдгийг анзаарах ингээд нөхцөл байдал боломжийг олгодгоо гэж ярьдээ. За тэгэхээр хэдүүлээ ажилдаа орцгоё. Энэ удаа хэдүүлээ energy check-ийн 7 сард юу болох юм бэ? Тэгээд анхаарах зүйл нь болохоор хэрвээ чиний ингээ нэг хосын амьдрал чи ямар ч асуудалгүй байвал энэ бол чамд ингээ нэг ямар ч падлиггүй reading гэсэн үг шүү. За яа. Хэдүүлээ харцгаая л да. Ер нь гонхлоо ирэх чинь хостой охины орлогын ямар хуу энерги юу хуваалж чинь вэ гэдэг хэдүүлээ харцгаана гэсэн үг. Баа шодрос нэцэр доош. Таваа доош. Энэ яг өнгөрсөн ридинг дээр арслангийн ордон дээр би нэг ярьж байсан. Хүний амьдралд угаасаа хид хідэн учрлууд байдаг. Ялангуяа бидрийг амар их одоо шархлуулсан ч юм уу эсвэл нэг амар хүнд учрлууд гэж байдаг байхгүй юу? Энэ яг үндэ бидний амьдралыг шийдэх гэж ирж байгаа юм шиг. Бидний амьдралын хамгийн том хичээл бас хамгийн том одоо turning point гэж байдаг. Тэрийг ингээд нэг гаргаж ирсэн харилцаанд гэж ойлгож болно. Би яагаад энийг ярьж байгаа вэ гэвэл тэ world зур karmic торигтой хамт ингээд доош байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг та хоёрын хувьд бол ингээд нэг бүх зүйл яг үүндээ дуусна уу яг үүндээ дуусаагүй байна. Ингээд стил бас та хоёр дээр attraction буюу таталцлууд ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ сайн муу ингээд нэг огт ингээд хамаагүй байгаагүй заа. Юу чухал байдаг вэ гэвэл штэ та хоёрын доон ингээд дөрвийн аяг гарч ирсэн буюу ер нь харилцаа хит явцуу хараад байгаа юм болол гэж би харж лээ л да хөдрүүд ингээд харах юм бол явцуу харна гэдэг нь өөрөө амар сонирхолтой заа. Жишээлбэл хэдүүлээ бодож үзье. Охины өрдөг нэг амар деталь oriented гэж ярьдэн шүү дээ. Юм болгоны ингээд specific деталаар ингээ харах гад байдаг. Тэгээд тэгвэл тэрний эсрэг нь болохоор зүгээр юм болгоныг тайван орчихоо гэдэг ойлголт байхгүй юу? Энэ 7 сар 8 сард бидний хувьд яг юу чухал байгаа вэ гэвэл бид нар хийдгийнхэн яг жоохон эсрэгээр нь хийж үзвэл яаж ин гэдэг ойлголт. Хэрвээ чи юм болгон дээр over analyze ингээ байдаг бол юм болгоныг чи ингээ нэг specific нэг жижигхэн деталь болгоноор ингэж шүүдэг бол энэ удаа магадгүй зүгээр байгаагаар нь ингээд орхичвол яаж вэ? Яагаад гэвэл энэ ингээд залуу харалтаа ингээд 3 аяг руу гарцсан ингээл А Б С гэдэг бүх юмнуудаа ингээд төлөвлөл яваад байгаа. Энэ хажууд нь бол өөр аяг байсан баа тэ. Юу ингээд хэлэх гээд байгаа вэ гэвэл хэрвээ чи харилцааныхаа ингээд нэг хор тавдрыг харьяа гэж бодож ивэл чи эхлээд 50 байц сурах юм болоо яг юм болгон дээр өөр анализ хийхгүй зүгээр байгаагаар нь мэдэрч сурах юм болоо гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Тэгээ шодрогосны үзэр ингээд нэг сан карттай ингээд нэг хоёлоо доошоо гарч ирсэн л байна л да. Ингэж бодож үзье. Бидний хамгийн осолтой одоо вибрацийг алдаг зүйл нь болохоор амьдралынхаа хохирогч болох гэдэг. Of course ингээд нэг юу байл та. Энэ маш олон хүмүүс уурлах байх те. Яахлаар тэр намайг хуурсан эсвэл тэр намайг ингэдэг тэгдэг энэ тэр ингээд мангар олон комплейнууд ингээд хэлж магадгүй байх. Гэхдээ эн чинь өөрөө чиний actually вибраци чинь ингээд нэг доошо татаад байдаг байхгүй юу. Энэгээр ингээд би хүлээн зөвшөөрч болохгүй зүйлийг хүлээн зөвшөөр гэсэн үгийг бол би огт яриаггүй заа. Эсвэргээр зүгээр чи эндээс ямар хичээл сурж байгаа вэ гэдгээ анзаарах нь чухал байхгүй юу. Хэрвээ чи ингээд байнга ингээд амьдралынхын турш ингээд нэг дандаа чамд хуурах өвдөгдөг хүмүүстэй ингээд нэг таарч исэн бол чиний ингээд нэг хичээл чи яг үндэ уучлал сурах байсан чинь билүү хинч мэдэхгүй байхгүй юу да. Гол нь миний хэлэх гээд байгаа ойлгох гээд байгаа санаа нь болохоор чи ийм narrow буюу ийм жижигхэн байж болохгүй байхгүй юу. Нүхчин ийм жижигхэн байх тусам ингээд ус чинь ингээд илүү даралцтайгаар ирнэ дээ. Эсвэргээрээ бидний хувьд бол тэр нүхээ том болох.
Тэгээ ус ингээд даралтгүй зүгээр ингээд flow буюу урсах нөхцөл байдлыг бид өөрсөндөө ингээд бүрдүүлэх ёстой байт юм аа. Энийг яагаад би ярьж байгаа вэ ингээд нэг magician ингээд chariot төсөртөөр ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл яг одоо чиний хувьд ямар нэгэн үйлдэлийг хийхээс өмнө magician хөзрөөр би юуг manifest хийхээ гэдгээ амар сайн бодох хэрэгтэй гэсэн үг. Энийг юу гэж ярих вэ гэвэл хэрвээ чи харилцаач асуудалтай байвал чи энэ харилцааг шийдэхээс илүүтэйгээр ер нь чи харилцаа ямархуу байлгамаар байна гэдгийг төсөөлж үзэх юм болоо эвнэ харимталтай, тайван, гоё ингээд nurturing гэдэг ч юм уу тиймэрхүү ингээд нэг байдлыг төсөөлөд үзэх юм болоо тэрний төлөө хөдөлж үзэх юм болоо хэрвээ чиний ингээд нэг байгаа хүн чинь тэрүүнтэй хамт ингээд нэг матч хийгдээд явбал одоо сайн л үз явахгүй юу одоо тэгэхээр сална л үздэй гэдэг ойлголтыг ярьж байгаа байхгүй юу. Яагаад энэ ингээд нэг чиний хувьд бол чухал болчихж байгаа вэ гэвэл High Priestess Fool хүзрийг дагуулангуудаа боолоо гарч ирж байгаа. Чи илүү хүчлэг тусам нөгөө зүйлсэн чамаас илүү хөнгө холддог гэдэг ойлголт байдаг те бид нар бүгд мэддэг. Энэ яагаад бидний хувьд бол хамгийн ойлгох чухал хичээл байдаг вэ гэвэл бодож үзье. Бидний бүхий л өгөгдлөөр чи одоо ингээд төсөөлөөрэй. Би нэг мөрөдлийн амар аз жаргалтай амьдралыг гоё манифест хийж үерхчихсэн үнээсээ салаад наацсан гэдэг ч юм уу те. Тэрний шалтгаан нь болохоор магадгүй та хоёр зөв үерхэлтээр л энерги хувьд бол матч байсан байлгүй те. Тийм бол тэгвэл ингээд тэр хүнийг тавьж явуулах цаг нь болсон байвал тавьж явуулаа дараачийн амьдрал руугаа орох ингээд нэг шатлууга өөрийгөө бэлтгэсэн байлгүй дээ гэдэг ч юм уу те. Тиймээс ингээд нэг философийн нэг ойлголт үүдээ. Socrates тэр болохоор би юу ч мэдгүй мэддэг. Энэ амар чухал хгүй. Бидний эцэст яг үнэндээ үнэн гэдэг зүйл. Тэгээд утга гэдэг зүйл яг үнэндээ dynamical байдаг буюу үргэлж өөрчлөгддөг, шинжлэгддэг. Тиймээс бид нар хамгийн сайн хийж чадах зүйл нь уян хатан байж сурах хэрэгтэй байхгүй. Уян хатан байна гэдэг нь яг ингээд биеийн хувьд бол уян хатан хүн чинь физикал биеийн хувьд хамгийн эрүүл үнийг ярьдаг бол сэтгэл санааны хувьд бол уян хатан хүн чинь яг үндэ бас менталити хамгийн ингээд нэг эрүүл хүн байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тиймээс хэрвээ чи өөрийнх нь талаас нь бодоод үзэх хэрэгтэй. Би юм болгон дээр ингэж нэг юм хатуу хөдөлгөөн ихэд хэцүү ингээд нэг юм шин зүйлийг хүлээж авч чаддгүй ч юм уу нэг тиймэрхүү ингээд байдалтай байгаад бол тэгвэл чиний хийж чадах зүйл чинь эсрэг нь واخгүй юу. Тиймээс одоогийн байдлаар бол над дээр ингээд ямар major arcana байна вэ гэвэл жинлүүр, мэлхий, арслан тэгээ хон гэсэн ингээд энергиуд байна. Гэтэ энэ бол хинч байж олно энэ бол зүгээр нэг energies okay. Гол нь таад дээр юу гарч ирж байгаа вэ гэвэл яг одоо хөдөлгөөнөө хийхээ өмнөх одоо хальт амралт хэрэгтэй байгаа байхгүй юу. За тэр хөдөлгөөн за тэр нэг ойлголт утж яах вэ? Хэдүүлээ шууд юу вэ? Чиний харьцаж байгаа хүний чинь ингээд нэг feeling болон тэр цаад ингээд зориг эдрэг нэг ингээд харьцаая за. Доошо 5-аас аваа. Дөрвийн саваа доошо. За, юу гэж ойлгох вэ гэвэл штэ те. Ингээ илүү хүчлэх тусам нөгөө зүйл чи өдөж байгаа юм шиг илүү чамайг дагддаг гэж ярьсан штэ. Энэ яалтчгүй чухал гэдэг юм ингээд заримдаа цаг нь болно гэж үгүй. Цаг нь болох. Тэр одоо цаг нь биш байвал чи 1000 хичээгээд чи тэр зүйлийг авч явж чаддгүй гэдэг ойлголт байхгүй юу. Нөгөө хүний чинь хувьд болохоор яг чамаа юу гэж ингэ хараад байгаа вэ л ч тийм. Би ингэ нэг оролдоод угаасаа ингэ нэг юм чинь болохгүй байгаа юм шүү дээ гэдэг ойлголттой ингэ байж байгаа байхгүй юу. Тэгэхээр 5-ын саваа ингэ гарч ирж байгаа. Яг одоо нэг юм жоохон л тесрэх юм бол яг ингэ дэлбэрэхэд бэлэн байгаа даа байхгүй юу. Тим амар сони энергитэй байна. Тэг ингээд нэг тэргүүний аяган доошоо мөртлөө боолын ингээд нэг аяган дэшээ ингээд гарч ирсэн л та. Тэгэхээр юу гэж ингээд ойлгож болох вэ гэвэл яг үндэ чамайг амар restricted буюу ингээд хаалттай гэж хараад байгаа байхгүй юу. Би аятайхан ярих гад ингээд оролдох тусам чи харин намайг ингээд дэдэг гэдэг ойлголттой ингээд нэг гарч ирж лээ л та. Тэгээд
10-ын ингээд нөгөө нийлд доошоо 2-ын нийлд ингээд нөгөө нэг доошоогоор юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ хүний хувьд бол одоогийн байдлаар харилцааг дуусгах гэдэг зүйлээс илүүтэйгээр ер нь нэг дахиж нэг бодож үзсэн дээр хаа гэдэг ойлголттой ингээд байж байгаа юм л да. Тэгээд тэгсэн мөртлөө энэ хүнд яагаад ингээд нөгөө нэг дөрвтойхон шиг шийдэл, дөрвтойхон шиг акшн гарч ирэх байгаа вэ? Чарит үзэр доошоо байхгүй. Яг одоо энэ хүний хувьд бол ингээд энэ харилцаа дэндүү одоо нэг юм төвхтэй, ядаргаатай бүр ингэсэн байдалтай ингээд байж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд энэ хүнээс ер нь бол хөдөлгөөн гэдэг зүйл ерөөсөө ингээд гарч ирэхгүй нэ. Тэгээд нэг харилцааг нэг тодорхой болгох гэж юм байдаг да, тийм ерөөсөө ингээд байхгүй л байгаа л та учир нь. Тэгээ одоо өөртөө угаасаа энэ бол нэг амар одоо онцгой зүйлж байхаа болжлоо да. Яа гэвэл одоо ч бод гарыг буцаж байгаа. Ер нь дийлэх зоодыг сайн reading үуч ер нь юм байгаа дөө. Яг л бүгд яг том хөдөлгөөний өмнөх хэсэг амралт гэж ойлгож болно. Том хөдөлгөөн нэг бол тэр нэг мөсөн тэр аяраас сална, нэг бол ингээд нэг буцаж ингээд харилцаагаа илүү гоёор ингээд авч явахын өмнөх яг амралтын үе ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тиймээс хэдүүлээ зөвлөгөөн дээр ажиллаа за. За тэгэхээр хэдүүлээ бодож үзье за. Lord's card яг үндэ хайрын хүчээр бишээ, зүгээр ингээд нөө union буюу нэгдлийн хүчээр байхгүй юу. Тэгэхээр Александр Пушкины Евгений оныг ингээд шүлгэсэн роман байдیں۔ Тэн дээр гол дүрийн Евгений буудлахаар бол тоохгүй юу. Дүүгэлдэхэр бол нэг ноёнтонтой яагаад үл нэг юм арга тавьсан асуудал нэг тийм хүн болж ирсэн. Яг үндэ буруунлахаар гол дүрийн манай гол дүрийн гэхгүй юу. Албатай биш ингээд нэг хурмээж байгаа хүний агууг нь очиод найрцсан. Тэгээд тэр нь мэдээ авцсан. Тэгээд тэр хоёр дүүгэлдэхэр болж байгаа. Тэр шүлгэсэн роман дээр яг нэг хэсэг байд юм аа. Нөхөр ноёдоо ингээд та хоёр өөрсдийн гэсэн бардам зангаасаа болоод нэг хөнөөж яахснууд ээ. Яагаад та хоёр ингээд нэг юу бууны ингээд сум нэгнлөө ингээд явуулахаас өмнө яагаад нэгтэй ярьж болоогүй юм бэ гэдэг одоо шүлгэсэн романаар ингээд явдیں۔ Яг энэ гарч ирж байгаа байхгүй юу. Бодож үзье бид нэр хамгийн түүхтэй нь дандаа өөрийнх нь талаас бодоод байдаг. Надад тийм бай, нинэ тэр of course хүн өөрийнх нь талаас бодноо. Гэхдээ нөгөө талаас ч тэ үнэхээр ингээд ямар нэгэн харилцааг авч явна гэдэг чинь ухаан шаарддаг да. Тэгэхээр ингээд нэг та хоёр ингээд нэг энэ 10 сав шиг бүх юм ингээд нэг өөрөө ингээд нэг гиндаах гал те би чамаас илүү гэдэг ингээд батлах гэж ингээд оролцсноосоо илүүтэйгээр яагаад юм болгон дээр ингээд тайван хандаж болох үз. Энэ hanged man гэдэг үзрээр харж байна уу? Доошо хүлэгдсэн байжаад. Гэтэ энэ зовцсон юм шиг харагдаж байна нөө. Эний ард таринч бүр ингээд нэг гэрэл цэцэрч байгаа зү. Энэ сард магадгүй байгаагаар нь орхиул яаж байна. Асуудлыг нэг шийдэх гээд яах юм. Тэгэл инээл дагуу явах хэрэгтэй. Чи яагаад ингэж нэг надад анхаарлаа хандуулах гаа гэж ингэж нэг хоорондоо хэрэлдээд яахснуу те. Тэрний оронд зүгээр жоохон тайван тэгээ хүлээцтэй байгаад тэгээ ингэж нэг би үнэхээр энэ харилцааг байхад ер нь цаашаа өргөжлүүлэхэд надад окей нөө гэдгийг бас нэг бодвол яаж байна. Өөрийнх нь талаар ингэ бодоод би ер нь энэ хүнний яг юунд хорогдоод байгаа юм болоо яах гээд байгаа юм болоо гэдгийг нэг бодож үзвэл яаж байна. Хэрвээ би энэ хүнтэй ингэ харилцаагаа өргөжлүүлэхээр бол би юу хийж чадах вэ? Гэдгээс бодож үзэх. Мөн адил тэр хүний ингэ дургуй хэсгүүд ч юм уу ингэ нэг иймэрхүү юмнууд чамд яаж нөлөөлж байна? Тэгвэл тэр хүндээ яаж илэрхийлэх вэ гэдэг талаараа бодож үзвэл яаж байна? Babe, чиний наад ингэ нэг зангууд чинь үнэхээр намайг ийм төвхтэй нөхцөл байдал оруулаад байна. Тиймээс ингэ нэг чи энэ дээр нэг ажиж үзэх үү гэдэг ч юм уу нэг хүн чинь нэг хөрхөн ярьдаг да. Тэгж үзвэл яаж байна? Тэггүй шууд ингэ нэг би яасан чи яасан инээтрэ гэл нэг л ингээл хургаж чичлээл. Эсвэл нэг mind game тоглоол. Тэгж байх шаардлагатай ч юм уу гүү ч юм уу гэж хөзөр дээр бол гарч иржлээ л да. Тиймээс ингэ нэг эцсийн шийдвэрийг гаргахын өмнө одоо буцаж харилцаа илүү сайжруулах уу эсвэл ингэ тэр аяраас салах уу гэж бодохын өмнө эхлээд зүгээр тайвшруул яаж байна. Эхлээд энэ дотор ч байгаа ингэ нэг буугларсан юмнууд
амьсгалаад хүртэл хэцүү байгаа энэ цээж энэ энерги тавьж явал яаж вэ? Тэрнийхэн дараа чиний бодол, чиний ингээд нэг ухаан ч илүү сайн ажиллах бахаа л гэж би харж байна. Надад бол ингээд нэг чамайг сал, нийл, инг, тэг гэх бол ямар ч ирэх байхгүй. Би зүгээр л энергийг ингээд нэг харж өгч байгаа. Харин сажиасан болохоор шүү дээ, тэ. Зүгээр чи өөрөөсөө асууж би энэ харилцааны төлөө тулалтахад үнэхээр надад worth байна уу гэдгийг өөрөөсөө асууж. Хэрэв worth гэж бодож ивэл би яавал ухаалаг хөдөлж чадахгүй гэдэг нэг тооцоо гараад үзвэл яаж вэ? Тэгхийн тулд хүн 50 байж сурах хэрэгтэй. Өөр active mindтэй байгаагаараа чи юу ч хождгүй юм байна. Окей. За охины ордныхны X-ийн талаар харъя. Хэрэв чи X-ийг ямар ч падлигүй та хоёр ямар ч асуудалгүй гэж үзчихвэл энэ reading чамд ямар ч хамаагүй шүү. За. Оо. 6 гэлд World үзэртээр гарч ирсэн. Харилцаа дуусчээ. Тэгээ надад өөрчн сонирхолтой зүйл юу байна? Баатрын саваа доошоо 5 ингээд Челстэй ингээд хамт гарч ирж байгаа. Челс нь болохоор хай гэсэн үг. Бодож үзье. Чи нэгэнт дууссан зүйлийн араас өөрөө хит хүчлээд байгаа мó гэдгийг нэг асууж үзвэл яаж вэ? Тэгвэл энэ burn out-аас depression-ийн хөтрүүд ингээ гарч ирсэн байгаа байхгүй юу? Яагаад би ингэж хэлж байгааг гэвэл заримдаа бид нэр юмд хөнгөн хандаж сурах хэрэгтэй байдаг. Бид нэр эцсийн хариулт гэдэг зүйлийг ингээ нэг авах гэдэг яг үндэ тэр ямар ч шаардлага байдаг юм уу? Үнэхээр хин нэгэн чамаас ингээ нэг шийдвэр гараад толцсон байвал чиний хувьд л хийж чадах зүйл нь сайн сайхныг хүсээд ингээ нэг явуулах байдаг байхгүй юу? Тэгээд гол нь ингээ чиний хувьд бол түүх дуусгах хэрэгтэй л байна л да. Ямар түүх вэ гэвэл бид хоёр тэр үед ингэчих байсан да, тэгчих байсан да гэдэг түүх. Хэрвээ би одоо илүү хүчээх юм бол бид хоёр ингээ буцаж ингэндэ гэдэг наад нэг түүхээ зогсоовол яаж байна? Тэгвэл чи ингээ нэг бодит танилаас ингээ дэндүүх ингээ төсөөрсөн байгаа даахгүй 9-нд гарч ирсэн. Тэгээд энээсээ болоод ямар ч ингээ нэг юм том хөдөлгөөн акшн гаргаж чадахгүй байгаад ингээ тасуур орч байгаа байхгүй юу? Угаасаа хэцүүг нь мэдчихэна ингээд Жишээлбэл би өөрөө ингээд миний асцендент rising sign ч өөр охин бохгүй юу. Тэгээ rising sign ч өөр identify бэлэгдэг дээ. Тэгэхээр би ч одоо хэр баргийн охиноос илүү ингээд нэг илүү деталь oriented юм бохгүй юу. Гэтэ миний ингээд сүүл сурсан хичээлэн зөв юм зөв light байгаа сурцсан. Энэ амар ингээд нэг чухал одоо ойлголт. Чи илүү их нэг асуудын талаар бодох тусам нөгөө асуудлын гаргалгааг чи олж чадхаа болдог. Бид нар бодохдоо илүү ингээд детальтай, илүү ингээд лог аргументтэй ингээд юмнуудыг сайн ингээд бодох гэдэг чинь нөө чи илүү их ингээд бодоод тэндээ бүр ингээд бодоод потенциал болох тусам чиний амьдрал илүү факт болдог байхгүй юу. Тиймээс ингээд чи анзаараад үз. Энэ ингээд нэгэнт ингээд дууссан, нэгэнт жижиг болцсон, битээр ингээд ямар ч ингээд нэг кейсгүй ингээд болцсон байхад яг үндэ нөгөө хүн маань move on хийцэн байхад чи эндээ ганцаараа үлдээд байгаа юм биш үү гэдэг асуултыг ер нь өөрөөсөө сайн асуух хэрэгтэй юм болов. Тэгэхгүй бол ингээд нэг чи өөрийгөө амьдараа халаад байгаа юм болов гэдэг хөзрүүд гарч ирсэн байна. За тэр яг хэдүүлээ нөгөө хүний чинь яг цэц яг чинь талаар юу гэж бодоод мэдрээд яваа даа харцгаая. Yep, that's what I thought гэдэг шиг л байна. За, эхэлцгээе. Боолын саваа доошоо. 5-ын ингээд зоостой хамтаа байхгүй юу? Энэ амар сонирхолтой л да. Юу вэ гэвэл хоёр тал ингээд нэг салангууд нэг лөө хуруугаад чигдэг те.
Би энэ харилцаан дээр чамаас илүү хичээсэн. Би өөр энэ харилцаан дээр нь хохирогч юм шүү гэдэг ч юм уу. Тэ угаасаа тэгдэм угаасаа. Энэ үнэ. Тимээс ингээд нэг хизээч ер нь одоо ингэж найз мэдэх ингээд relationship ингээд салж байгаа кейсийн сонсонгод ингээд хинийхэн ч тал битгий орогдчих юм учиртай байхгүй. Ягаад би ярьж байгаа вэ гэвэл ч тийм ингээд ингэж ойлгож болж байна. Салсны дараа энэ үерхлийг хамгийн сайн авч явж исэн хэн бэ гэвэл клоу болж байгаа нэг байхгүй цэцгэлж байгаа. Салсны дараа ингээд нэг амар fucked up нөхцөлөдлүүдийг үзэж байгаа нь болохоор яг энэ үерхлээр ер нь бол алж исэн хүн гэж ер нь харж болдیں۔ Ягаад би ингээд нэг яриад байгаа вэ гэвэл энэ дэр ингэж байна. 6-гийн 10-ын зоостой хамт ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Юу гэвэл мань үн ингээд бодлохоор би өнгөрсөнд ингээд нэг чамд тултлаа ингээд нэг өгсөн тултлаа хичээсэн. Би чам сайн сайхан бүхий л ингээд дурсамжуудыг өгсөн, бүхий л ингээд зүйлүүдээ өгсөн. Одоо надад ингээд нэг хараасах юм алгаа гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээрээс ингээд нэг strength үзэр кармик торгийг дагуулж ирж лээ л да bottom deck дээр юу вэ гэвэл штэ тэ би одоо болтол аим хүнд connection хүнд ингээ мэдрэмжүүдийг мэдэрч байгаа чамаас гэхдээ би somehow урагшлаад явна би өөрийнхөө амьдралын ингээ нэг шийднэ гэсэн ингээ байдалтай байгаа байхгүй юу. Одоогийн байдлаар болохоор мань хүн ингээ нэг чамд үйл хийх үйл ямар ч үйлний хүзэр алга чамтай ярилцах үйл ямар ч ингээ ярилцлах хүзэр бас алга. Одоогийн байдлаар зүгээр л харилцаа гацаанд байгаа байхгүй юу. Hanged man дөрвийн ингээ нэг зоосон дээр. Гэхдээ мань хүний ингээ нэг одоогийн байдлаар хийж чадах зүйл гэж ярьж байгаа байхгүй юу. Миний хувьд бол би чамд өнгөрсөн чадхаа өгсөн тултлаа харилсан одоо ингээ нэг ямар ч үргүү үздэг гэсэн ухааны ярьж байгаа. Тэгэхээр мань өнөөд бол одоогийн байдлаар хийж чадах зүйл нь өөр өөртөө л яриад байгаа байхгүй. 3-9 зовсоор ингээд дагуулж ирж байгаа буюу өөртөө анхаарьяа л гэсэн ингээ учиртай байна л да. Тэгэхээр ингээ бодож үзье. Үйлдэл гарч ирсэнгүү. Ямар ч харилцаараа ярих юмнууд гарч ирсэнгүү. Харилцаа дууссан гэж ингээ бодоод байна. Гэхдээ одоо л ингээ нэг юм attraction байгаад байгаа. Энэ нөхцөл хэрэг би чиний оронд байсан бол би ч гэсэн бас ингээ нэг юу хасан байхаа. Харилцааг засгаад нийлүүлэх гээл явахын хооронд өөртөө л анхаарах байсан байх. Би амьдралынхаа аль хэсгийг сайжруулах уу? Ажил төрлөө хий, өөрийгөө ер нь босгоё, сайжруулъя, өөрхөн болъё гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар л ер нь явах байсан л ах л та. Ажиллаж утсан. Тиймээс хэдүүлээ зөвлөгөө үзэр дээр ажиллахаа заа. За энэ өдрөө. Yep. Бодож үзье. Бидний хувьд бол түүх дуусах хэрэгтэй дээ. Түүх. Ингэх байсан да, тэгэх байсан да гэдэг түүх. Өнөөдөр ингээд энэ амьдралдаа уучрах хэсэг байсан бол тэгэл дараа амьдралдаа л уучрах болох юм байлгүй дээ гэдэг ч юм уу. Тэр түүхүүд дуусах хэрэгтэй байдаг. Яагаад вэ гэвэл ингээд бодож үзье. Ийм парадокс ойлголт байдаг. Би энийг өмнөх арчлангийн ордноор ирсэн баха. Чи X-тэйгээ амжилтаар буцаж нийлэх ганцхан кондишн байдаг нь чи өөрийгөө хийл хийсэн байх хэрэгтэй. Гэхдээ чи илүү өөрийгөө хийлэх тусам X-тэйгээ буцаж нийлхийг хүсдэггүй юм. Энэгээр ингээд нэг юу гэх тэр хүн чамаас илүү дутуу гэсэн юм огт яриаггүй. Зүгээр ер нь од ингэдэг. Яг би энэ хүнээс яг юу сурчваа гэдэг тэр ухааныг олж авч чадсан цагт чи X-тэй хорогдох болжтой байхгүй. Тэгээ анзаарч үзэлтэй харилцаа анхлахад угаасаа ингээд ямар ч хүлээлтгүй байдаг шүү дээ. Ямар хөрхийн гэл ингээд явж байдаг. Энэ болохоор ямар ч ингээд нэг атаач буюу хорогдсон байхгүй гэж хэлдэг байхгүй. Тийм болохоор харилцаач ямар гоё смут ингээд явж чадаад байгаа. Тэмүүт ингээд бидний ягаад салаад ингээд X-тэй ингээд харилцахад амар хэцүү байдаг байх нэг атаач буюу алтхаа сайдаг айцууд ингээд байдаг болохоор бидний харилцааг улам бүр халаад байдیں۔ Тэр алтхаа сайдаг айцууд нь болохоор яг үүндээ бидний тэр хийх ёстой тэр амьдралын хэсэг байхгүй. Чи тэр хүний ингээд нэг одоо тийм байсан даа гэдэг дурсамжийг алтхаас айж гэнэ үү? Эсвэл чи дахиж ганцаардхаас айж гэнэ үү? Дахиж ингээд тэр хүн шиг хүн олдохгүй байх гэдгээс айж гэнэ үү гэдэг юм. Тиймэрхүү ингээд нэг айцуудаа давсан цагт яг үүндээ чи одоо нөхцөл байдлыг амар бодтойроо харж чадна.
Тэгээд яагаад энэ бүхэн болсон бэ гэдэг бас шалтгааныг бас мэдэж эхэлдэг байхгүй. Тиймээс ингээд нөгөө миний зөвлөгөө юу вэ гэвэл эхлээд өөртөөгөө жоохон бодтой хандчихвал яаж байна. Fuck угаасаа ийм болж исэн, тийм болж исэн. Тиймээс энэ үнэхээр буцаж нийлээд амжилттай болоход үнэхээр вууртуу гэдэг өөрөөсөө асуувал яаж байна. Тэгхгүйгээр харанхуу мөргөж очих юм бол бас хэцүү л ингээд харагдчихлаа л та. Тэгээд би нүгээр ерөөсөө ингээд нөгөө нэг X-с бүр мөсөн салмал инээтрэ гэдэг ирэх бол надад байхгүй гэж хэлсэн те. Зүгээр ядаж өөрийгөө тайвшруулад эмоцоо хэвийн байдалд ингээд оруулаад тэгээд шинээр ингээд хүмүүстэй бас яа гэм болцож үзчихгүй гоё штэ. Болцоол хүмүүс юм байт юм байна, тийм байт юм байна. За өдөр тутмын амьдралаа ингээд шинээр сайжруулаад өөрийнхөө алдсан байсан хэсгүүдэд буцаж нөхөж авч үлдэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэх юм бол ядаж энэ цээжин дээр чинь бугларсан байгаа хөтлөд хоолойн дээр чинь тулцсан байгаа ингээд нөгөө мэдрэмжүүд ингээд орхигдож явна. Тэгээд бод гар буцаад дуусныхаа дараа одоо энэ бүхэн make sense болж ийн л гэж ойлгох байхгүй юу. Тиймээс өөрийгөө энэ 7 сард битгийний хүчлээрээ тэгээ хүчлэх тусам нөхцөлөд чи илүү single охиныхаа хэрвээ чиний ингээд нэг болж байгаа хүн скол ингээд нэг чи ухаа single аваад ухаа single-тэй ч гэсэн ямар ч асуудалгүй гэж бодож ивэл энэ уучлах чамд хэрэггүй шүү за. Тийм. Хабаа үгүй зүйл таашаа. За тэгэхээр надад хомох хилэнц хоёрын энерги л хүчтэй байна да. За тэр яг энэ бол хинч байж болно. Энэ бол зөв fucking energies. За тэгэхээр 7 гэл доошоо. Энэ надад ингэж санагчлаа л да ингээд итгэлцлийн асуудал. Ялангуяа хэрвээ чиний ингээд нэг сонирхож байгаа юм чи дөгөж сайхан ингээд үерхлээс ингээд нэг гарч ирсэн бол заяа салтыг дүнгиж давж байгаа бол ялчгүй ингээд нэг энэ мэдрэмж шинэ байгаа байхгүй. Тийм болохоор нэг хүнд итгэж өгдөг маа гэж нэг мэдрэмжтэй дэвш яг тийм хүн ингээ мэдрэмжтэй байгаа байхгүй. Энээсээ болоод өөрийгөө амар ингээд нэг хорж ил байна л та. Тэгээд 8 аяг өвхлийн хөдөр хоёлаа доошоо гэдэг юм штэ тий. Тэгээд та хоёр ингээд саяхан ингээ харилцаад тэгээ харилцаа чинь нэг гаццсан байжгаад тэгээ буцаж ингээд эхлүүлэх ингээд сэжин байвал яг бол ялчгүй энэ энерги гарч ирж байгаа байхгүй. Яг ер нь буцаж нэг оролдоод үзье гэдэг ч юм уу тий. Тэрний өмнө заавал нэг зүйл хийгдэх ёстой байгаа нь world хөзөр итгэвтэй болох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ star хөзрөөр юу гэж ярих вэ? Угаасаа амар хэцүү байт юм ингээд. Ер нь өнгөрсөнд байгаа шархаа эмчилж амжаагүй хүмүүстэй харьцах амар хэцүү дээ. Энэ магадгүй чи өөрөө ч байж болно заяа. Яа тэгвэл хүн үргэлж өөрийнхөө өнгөрсөнд байсан шархаа эмчлээд тэгээд өнгөрсөнтэйгөө инх 51 гэрээгээ зурцсан байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд нэг бодоод үзэлтэй ингээд өнгөрснөө одоотой харьцуулаад нагаад идэх. Яаста дахиж энэ сайклд автах юм бол хэцүү дээ гэдэг ч юм аа тий. Би ч ер нь гэдэг ийм амар олон хэрэгэлзээний дунд ингээд орсон байдаг. Тиймээс юу вэ гэвэл хэрвээ чи одоо тойрын харилцаа дэндүү хүчлэгдсэн хэлбэртэй байгаа л тий нэг юм заавал юм байх хэрэгтэй тийм байх хэрэгтэй. Тэгээ хоёулаа ингээд нэг official ингээд хосууд ингээд болохгүй л ингээд нэг ингээд түлхээд яхаа ядаж ингээд нэг таар нэг юм 2 сар болцоод үзчихгүй дөө. Тэгэхгүй бол ингээд яг хитрхийх ингээд хүчлэг тусам нөгөө талаас наачаа амар ингээд нэг төвхтэй болох байл л да. Тэгээд бодож үзье. Энэ дэлхий дээр цоо ирүүл хүн бас ингээд энэ дэлхий дээр бүгднийг ойлгоцсон гэж нэг ширхэгч байхгүй. Чи ч гэсэн анх удаага л амьдарч байгаа, би ч гэсэн анх удаага л амьдарч байгаа. Өнгөрсөн амьдралд бол амьдарч илээсэн зүгээр мартчихгүй юу болж ийсэн нь. За тэр юм шүү дээ. Хоёлаа яг нөгөөний чинь талаар жоохон хож үзье заа. Эцэс яг юу болоод юу төлөвлөд яваад байна гэдэг хэвлээ харцгаа. Тэр хүн яваадашаа. Илээд. За би яалч 2 бүлэгт хувааж ярин заяа.
10-ын зоосын энэ 3-ыг дагуулж ирсэн болохоор тэргүүний аяга 10-ын зоос 2 юу гэсэн үг вэ? Доошоо гарч ирж байгаа нь. Тэгээ 3-ын ил гарч ирж байгаа нь юу гэсэн үг вэ гэвэл ч тэ. Яг маш цөөхөн бүлэгтэй байгаа байхгүй. Салж амжаагүй байх нь харьцаад эхэлсэн хүмүүс зориулж байгаа шүү. Энэ юуг дагуултай? Fucking karma. Энэ бол бүр хамгийн ноцтой зөө. Энэ ер нь бол ийм харилцаар бүтчихсэн түүхээ ер нь та харж ирсэн аа. Салж амжаагүй байхад нь харилцаал тэгэл 3 дахь читгээдтэй болцсон. Болохгүй шүү. Яагаад би болохгүй гэж аваад штэ тэр хүн хизээч чамд хайртай болохгүй. Яп. Магадгүй дийлэх тохиолдолд 99 төвд яадаг гэж төрхөн зургийн тэр ингээд нэг авч ирсэн шарахад тодорхой хэмжээр намдагчаа үйл явдлахгүй. Бид нар ингээд хаяад амьдрал факта болгоод пив удаг да яг тэр үшгэл үйл явдал. Пив ууж дуусны дараа өглөө шаарддаг. Тэгэхээр ийм ингээд харилцаан дээр байгаа охины ордныхонд ингээд шууд ингээд хэлэхэд бол жоохон боломжтойгоор айл гэж зөвлөө. Яад бол you find out. You will find out. За нөгөө бүлгийнханд High Priestess Isia-ийнхтайгаар хатны ил доошоо гарч ирж байгаа байхгүй. Тэгээ 6-гийн саваг хавнаасаа дагуулж байгаа. Юу гэж ингэж хэдүүлээ энэ дээр ярих гээд байгаа вэ гэвэл ч тэ чи emotionally одоо бие даасан уу гэдгийг харж байгаа байхгүй. Нөгөө хүн чинь ялангуяа энэ харилцаан дээр ингээд яагаад тодорхой хурц ингээ үйлдэлүүд ч юм уу сквал ингээд нэг юм шийдэнгийн акшнууд ингээ гарч ирэхгүй байгаад байгаа вэ гэвэл нэгт та хоёрын хувьд бол энэ зүр цоо шинэ л байгаа. Emotionally ингээд нэг бүтэн тэг ингээд нэг бодсон сансан зүйлээ хийсэн хүмүүс чинь нэг 50 байдаг да нэг юм болго нэг хүчлэхгүйгээр раашлахгүйгээр тэгэл нэг болол болно л эзгээл ингээд нэг хөвөөл ингээд явж идэг. Тиймэрхүү ингээд байдлаар ингээд байж байгаа байхгүй юу. Тиймээс бодож үзье. Яг энэ энергиудыг ингээд би харлаа одоо дүнгиж ингээд болцож байгаа low interest дээр байгаа хүмүүс ингээд харангуут дийлэх тохиолдолд та бүхэн маань энэ харилцааг одоо нэг юм official болгох гээд ч юм уу эсвэл нэг шатлуу ингээд нэг гарах гээд байна да тэгж хүчлэх шаардлага байхгүй баха. Одоогоор л ялчгүй цаг нэртэй л гэж гарч ирж байна. Тэгээд энийг та өөртөө ч гэсэн мэдэрч л байгаа л үү. Яа гэвэл нэг бидний амьдрал дээр ингээд цаг нь болцсон relationship гэж байдаг гэсэн тий. Цаанаасаа л бүхэн бүтээл, цаанаасаа л ингээд уулзах чадахгүй байх та гэсэн чинь цаанаасаа л азар ингээд гой бүх тохироонууд нь бүрдээл ноongэрл цагаан шам явдсан шүү дээ. Энэ бол яг цаг нь бүрдсэн, бүх тохироонд бүрдсэн үе хэлдэг байхгүй. Одоо болохоор яг тохироо бүрдсэн үе. Аль алин дээр нэг үгүй л. Тэгээ бас одоогийн байдлаар нэг юм хайр маяр гүнзгий татагдaltaл үүсдэг бол бас үгүй л. Тиймээс зөвлөгөө цаая. Yep. 5-ын саваа 3 аяга яваа байхгүй. Дандаа олон хүмүүстэй байж. Тэгээ бодож үз. Хэрвээ чи 3 дахь читгээтэй харилцаатай байгаа бол заа. Let's say А гэдэг хүн чинь 2 хүнтэй зэрэг болж байгаа. Чамтай болоо 3 хүнтэй. Эсвэл let's say А гэдэг хүн өмнө харилцаагаа дуусгаагүй ч чамтай ингээд нэг давхар ингээд явуултаад байгаа л гэдэг ч юм уу. Хэрвээ ийм нөхцөл байдалтай бол яа гэвэл ч тэ хааны аяг хатны аяг хоёулаа доошоо гарч ирээ таавар ингээд доошоо гарч ирсэн илэрхийлэгж байгаа буюу та хоёр яг үндэ нэгэндээ хайртай үл үгүй л гэдэг үзэр гарч ирж байна. Харин эсрэг зөвхөн нэгнийхээ зөвхөн нэг манипуляц хийгээд ингээд тоглоод байгаа байхгүй. Наа чин яг үндэ та хоёрын ингээд нэг actually уулзах хэвээр гой хүмүүс болон тохироонд бүрдэх хэвээр бүхэл гой харилцаануудыг чинь ингээд гол блок нь болоод байгаа байхгүй. Тиймээс. Тэгэлч энээсээ болоод ингээд мангарлын хилэн ингээд нэг сөргөлдөөнд ингээд орох гол ингээд байж тань л та. Тийм болохоор яах вэ гэвэл ч тэ 6-гийн ингээд нэг зоосоор Battlefield доошоо гарч ирсэн буюу
энийгээ дээшээ болгох. Тэгээ hermit үзрийг ингээд нэг идэвхжүүлэх хэрэгтэй байхгүй яаж ярих гэдэг байгаа вэ гэвэл ч тэгэхээр би өөрөө ер нь бэлэн үү гэдгээ өөрөөсөө асууж. Hermit mode ч ер нь бол тийм жоохон ямар үзэр. Өөрөөсөө асууж би бэлэн үү? Би ер нь яг юуны төлөө яг яаж яваад байна? Энэ харилцааг ер нь make it happen болгох үнэхээр хэрэгтэй юу гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж сурах хэрэгтэй байхгүй юу? Дараанаас ингээд нэг яалтчгүй ярилцах. Ер нь бол бидний амьдралын хамгийн чухал зүйл бол ярилцах байдаг тийм. Хамтдаа шийдэл гаргахын төлөө ч юм уу яадаг ч юм байгаа явах байхгүй юу? Тэгээд ярилцаагүй үднээс яалтчгүй амар олон үйл ажиллагаанд гарч ирэх гэлээ л да. Тиймээс энэ 7 сард яалтчгүй ер нь жоохон энэ харилцаан дээр бодолтой байсан дээр юм байна өө. Бас дөрвтэйхэн шиг үйл аваад ч ер нь дими юм байна л гэж үзэр гарч ирж байна. Тэгэхээр нөхцөл байдал үйл явдал яаж ирэх нь хүмүүс яаж хандах нь чи ер нь өөртөө энэ харилцаан дээр тухтай гоё байх нь гэдгээр нэлээ бодчихоо. Тэгэхгүй бол ингээд юу ингээд нэг бичигнээ авах юм бол яг чи асуудал гарах гэдэг байхгүй. Тэгээ нөгөөнөөс асуучихгүй чи ингээд нэг надаас гадна өөр хүнтэй ингээд болцож яана гэдэг ч юм уу те. Тэгэхгүй бол ингээд яалчгүй та хоёрын дунд ингээд 3 дахь читгээтэй энэ дүлээ амар их ингээд байна. Тэгээ энэ нь угаасаа ингээд та хоёр дүл ойлголцлыг авчирна, хэрүүл маргааныг авчирна. Ер нь бол лалрын юмнууд их болох юм байна л да. Тиймээс яг одоо энэ 7 сар бод гараг буцаад дуустлаа ер нь жоохон тайван чимээгүй хүлээцтэй байсан дээр л юм байна дөө.